Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн уян гишгээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын их хуралд өргөн мэдүүлсэн өмгөөлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн хилцэх хэсэг асуудлыг улсын их хурлын 2025 оны 4 дугаар сарын 4-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хууль байнгын хороо 2025 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хилцсэн болно. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед улсын их хурлын гишүүн сайн зориг хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааны талаар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёол гараагүй тул улсын их хурлын гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга Цогтбаатар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах гормын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4% саналаар дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ өмгөөлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.